Та бүхэн амар гэрээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 15 дугаар хэсэг Буддагийн сургаал үлзийтэй гэж маргах хүмүүс бий. 2 дугаар хэсэг гэгэрэл бясалгал энэ хайр инрэл хамаг амьтны тусын тулд гэдэг энэ нэг иймэрхүү юмд итгэж явахаар үлзийтэй гэж юу гэдгийг маргах хүмүүс байдаг. Өмнөх дугаарт бид нэр учир нь сургаалыг цааш тийх биеийг устгах сургаал бол хор юм гэж зогссон байгаа. Нийгэм үлзийтэй сайхан байхын тулд шударга ёс, хуулийн засаглал байх ёстой. Халдан дотор rule of law. Яагаад шударга ёс хэрэгтэй юм бэ? Гэвэл нийгэмд сул дорой хүмүүс бий. Муу нь муудаа дээрлэхүү гэдэг. Чи муу, сул дорой учраас бусдад дээрлэхүүлж байгаа юм штэ гин. Гэтэл хүн бүр сул дорой улаан ялзраа төрдөг жамтай. Хүүхэд, охид бүсгүйчүүд настан номхон зэрэг сул дорой тэмцэх чадалгүй эмзэг хүмүүс бий. Аливаа нийгэмд нэг нэгийг асран хамгаалах нь тун чухал байдаг. Асран хамгаалдгүй ямар нэгэн байдсан бэ гэж аимшигтэй. Хорвоо эмзэг сайхан сэтгэлгүй хүмүүсээр дүүрэн. Ирэх биш хүн дүртэй цайцсан альбан чөтгөрөөч бий. За Дармабада хос бодгуудад тэр намайг хүчирхийлсэн, тэр намайг цогсон, тэр намайг дийлсэн, тэр намайг дээрэмдсэн иймэрхүү бодол хадгалах хүмүүс хорслоо зогсоодөггүй. Ингээд өвдчихөж байгаа байхгүй юу? Өвдөл ингээд хүний гимтэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд намайг ингээд зодсон, зөгцсөн гэсэн бодлоо ингээд хадгалаад явна штэ. За тэр намайг хүчирхийлсэн, тэр намайг цогсон, тэр намайг дийлсэн, тэр намайг дээрэмдсэн иймэрхүү бодол үл хадгалах хүмүүс хорслоо зогсоодог. Тэгэхээр ингээд зодуулчаад тэгээд тэр зодуулснаа ингээд мартчих хэрэгтэй ч гэдэг юм уу тийм. Энэ ертөнцид хорсол үзэн ядалтыг хорсон үзэн ядалтаар тайлдаггүй. Зөвхөн үл хорсон үзэн ядалтаар тайлдаг. Энэ бол мөнхийн хууль. Нэгэн өдөр бид бүгд өөхөх ёстой гэдгийг ойлгодог хүмүүс байдаг. Тийм тэнэг хүмүүс бас байдаг гэдэг. Нөгөө нэг банан ойд очиод бананы модыг тайрч үтсэн нэг тийм тэнэг хүмүүс байдаг гэдэг шиг. Гэхдээ үүнийг мэддэг хүмүүс маргаанаа шийдвэрлэдэг. Буддаа. Товчхондоо дайрагч дайсан, дээрэмдэгч хулгай, хүчирхийлэгчийг өршөөж уушлах нь зүйтэй. Учир нь тэд нар ч гэсэн чам шиг ертөнцийн мөнх бусыг ойлгох чадвартай. Тэдэнтэй тэмцэх нь мэдээж утга учиргүй цөм өхөн шүү дээ гэжээ. Өөрөөр хэлбэл хүчирхийлэгчийг төвчж амьдрах нь мөнхийн хууль юм байх. Арайчтэй, даанчтэй. Хорм үг үл төвчж, мөн үл үлдэж, согтуурч мансуурхаас татгалздаг, ариун журмаар тууштай бол энэ хамгийн дээд ажил гэж Маха Мангалаас суудтаад нэгэн бурхны өмнө та айлтсан гэсэн биз дээ. Арайчтэй, даанчтэй. Хүүхэд, охид бүсгүйчүүд, настан, номхон зэрэг сул дорой хүмүүсийг хүчирхийлсэн, цогсон, дийлсэн, дээрэмдсэн гэд байна шүү дээ. Хайртай хүнийг чинь хүчирхийлсэн байна. Яах гэж байна? Гэмтнийг гисгэх хар хүний ёс бол мөнхийн хууль. Нийгэмд дэг журам, амар амгалан шударга ёсыг тогтоохын тулд хатуу хууль цаад тогтоодог жамтай. Хорыг хороор гэсэн үгийг санагтун. Гисгээл шийтгэл нь мэдээж хүчирхийлэл мөн. Өөрөөр хэлбэл хүчирхийллийг хүчирхийллээр дардаг юм аа гэх гээд. Эсвэл нэг үзэлцэл өнгөрөн шүү дээ. Дээрх Буддагийн хамгийн ихт иш татдаг үг бол нийгмийн ялзарл, боочлол, хүчирхийллийг хөхүүлэн дэмжсэн хорон үгс юм. Ийм нийгэм мэдээж үлзийгүй. Энд мөнхийн хууль гэсэн нь үнэн бололтой. Байгальд хүчтэй нь хүчгүй гэдэг хуультай. Тийм учраас гэмт хэрэгтнүүд ихэвчлэн сул дорой хүнийг шилж хүчирхийлдэг. Хүн өөрөө хүчтэй байж зөвхөн дайснаа бүр мөсөн дарсны дараа л тэднийг уучлж, өөрчилж, холилдон уусаж болох юм. За түүх. Тэмүүжин тайчуудад баригдаад амьд гарч зүгтаадаг. Жамух гэсэн сайн анд найз байсан боловч шууд аврал ирэн түүн дээр очдоггүй. Хэрвээ шууд очвол нэр нүүргүй, доороо хөнгүй хүн найздаа боолчлогдох магадaltaй тул эзэн сүнстэй тэмүүжин хөдөө хээр тэнэж, ой шугууд нуугдаж, дагах хүмүүсийг урайлан дуудаж, хүн хүч хурааж, нэг мэтгэд найзтайгаа тохиролцоо хийх хэмжээнд хүрсэн удирдагч атман болсон байдаг.
дэлхийн чинээ сайн найз байлаач чамаас юу салгаж болох вэ гэж бодож байж болох юм. Энэ бол байгалийн хууль бидний мэдэх үнэн. Тэмүүжин яаж хүн хүч цуглуулж чадав? Урд нь мандаж байсан хамаг Монгол улсыг сэргээх хүсэл, дээр молц хайсан хүмүүсийн нийлсэн шашны үзэл суртал гэх мэт олон таамаг байж болох авч хамгийн бодиттой таамаг бол тэд биднийг хүчирхийлсэн, тэд биднийг дээрэмдсэн, тэд биднийг боолчилсан, тэд бидний хайртай хүмүүсийг хөнөөсөн гэсэн хорсох сэтгэл агуулсан хүмүүс, шударга ёс хүссэн хүмүүс тал нутагт олон байгаад Тэмүүжин тэдэнд өшөө авалт, шударга ёс, амар амгалан тогтоох өөрчлөлт гэсэн зүйлийг авчрахыг амласан байж болох юм. Хаалтан дотор Чингис хаан дарангуйлагч байсан нь нууц биш юм. Алтан ураг гээл ноён зарц гээл боол гээл тэгэл дарангуйлал ихсэн л дээ. Тий. Дундад зууны үед зэвсэглэгсэн ирчүүд юу хүснээ хийж, хүрээ талж, хүснээ авч хүчирхийлж байсан нь нууц биш юм. Тэр намайг хүчирхийлсэн, тэр намайг цогсон, тэр намайг дийлсэн, тэр намайг дээрэмдсэн. Иймэрхүү бодол хадгалах хүмүүсийн тэмцэл. Орчин үеийн харьцангуй амар амгалан нийгмийг бүтээсэн. Маш их тэмцлийн үр дүнд иймэрхүү сонин инх тайван амар амгалан ертөнцид бид нэр амьдарч байна. Альва баалмад хүчирхийллийг утга учиртай хүчирхийллээр буюу хатуу хуулиар дарж байдаг нь мөнхийн хууль юм. Хараа сайтай хүн, зүрх сэтгэлтэй хүн, буддагийн сургаал үлзийтэй гэж маргахгүй. За өнөөдрийн үед юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.